Ханиад томооны улиралд хүүхдийнхээ дархлааг хэрхэн дэмжих вэ? Бага насны хүүхдүүд жилд дунджаар 4-5 удаа ханиад томоо хүрж байна. Ээж аваад хүүхдийнхээ ханиадыг эмчлэхэд жилдээ дунджаар 1-4 сая төгрөг зарцуулдаг гэсэн тооцоо гарчээ. Иймд эцэг эхчүүд бидний хувьд хүүхдийнхээ суур дархлын системийг сайтар дэмжиж өгөх хэрэгтэй бөгөөд хүүхдийн дархлын систем бүрдэн тогтоход эхний 7-8 жил хамгийн чухал байдаг байна. Энэ насанд нь хүүхдийнхээ дархлын системийн 70% хариуцдаг эзэсний ашигтай бактерийн тоог тогтмол нэмэгдүүлж байхыг олон улсын мэргэжилтнүүд зөвлөдөг. Эцэг эхчүүд та бүхэндээ хүүхдийнхээ ашигтай бактерийн тоог нэмэгдүүлэх талаар 4 зөвлөгөө хүргэе. Нэгдүгээр, эзэсний ашигтай бактерийн хоол гэж нэрлэгддэг эслэгээр баялаг жимс болон хүнсний ногоог тогтмол хэрэглүүлэх нь ашигтай бактерийн амьдрах чадварыг уртсгадаг. Хоёрдугаарт, эсэгсэн хүнс болох тараг, кефир зэргийг тогтмол хэрэглүүлснээр эзэсний ашигтай бактерийн тоог эрчимтэйгээр нэмж өгдөг. Гуравдугаарт бид нар антибиотикийн зохисгүй хэрэглээг бууруулах нь чухал бөгөөд антибиотикийг хит их хэрэглэсэн нь өөрөө эзэсний ашигтай бактерийг өвгүүлэхээс гадна өвчлөлт тэсвэртэй супер нэнг бий болгох эрсдэлтэй шүү. Хамгийн сүүлд өгөх зөвлөгөө бол эцэг эхчүүд бид жил болгон хүүхдээ ханиад томооны эсрэг вакцинжуулалтанд хамрагдуулах хэрэгтэй бөгөөд ингэснээр ханиад томоогоос сэргийлэхээс гадна туссан ч хөнгөн тусах болно. Хэдийгээр хүнснээс олон төрлийн ашигтай бактерийг авч болох боловч сүүлийн үед маш олон төрлийн овгийн ашигтай бактерийг хүмүүс нэмэлтээр уухыг илүүд үзэх болсон. Тэгвэл ашигтай бактери агуулсан бүтээгдэхүүнүүдийг хэрхэн зөв сонгох вэ гэвэл нэгдүгээр ашигтай бактери нь ходоодны хүчил дуусдахгүйгээр нарийн бүдүүн эзэнд очиж задардаг болох нь батлагдсан байх чухал. Харин хоёрдугаарт дархлаа дэмжих орц найрлагууд болох витамин С, Е, цайр зэргийг агуулсан орц найрлагатай байх нь дархлын системийг илүү сайн болгож өгнө. Харин гуравдугаарт хамгийн сонирхолтой нь хүүхдүүд витамин хэрэглэхэд хэлбэр болон дүрс чухал байдаг учраас гами буюу цэцгнөр хэлбэртэй байх нь таны хүүхд өдөр болгон витаминаа нэхэж хэрэглэх чухал зүйл байх болно. Хүүхдээ өвдсөн хонь нь биш, өвдгөөс нь өмнө урьдчилан сэргийлцгээе. Урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн зөвлөгөөг LEC Mongolia өгсөн.